Хөлбөмбөгийн спортод дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар хамгийн том тооцогддог Европ ТV-ийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Евро 2024 тэмцээн тун удахгүй эхлэх билээ. Тиймээс өнөөдрийн дугаараараа та бүхэндээ Евро 2024-тэй холбоотой мэдээллүүдээс хуваалцъя. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн тэмцээн. Евро 2016 тэмцээний финалыг дэлхийн 600 сая орчим үзэгчид үзсэн бөгөөд Криштиано Роналдо тэргүүтээ Португалийн шгшээ баг аварга болсныг та бүгд санаж байгаа биз. Энэхүү тэмцээн 1960 оноос хойш 4 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2020 оныг эс тооцоол тасралтгүй үргэлжилсээр байгаа. Евро 2020 Европ дахь COVID-19 цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон ч Евро 2020 нэртэйгээр зохион байгуулагдсан. Евро 2024 тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Герман болон Турк улсууд өрсөлдөж нийт 17 саналаас Герман улс 12 саналыг авснаар тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч чадсан юм. Герман улс өмнө 2006 он дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай. Мөн 1988 онд Баруун Герман Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан ч энэ удаагийн хоёр Германы нэгдлээс хойш анхны Евро гэдгээрээ онцлог юм. Герман улс өмнө нь Евро 1972, 1980, 1996 онуудад аваргаар шалгарч байсан төдийгүй 1972 оноос хойш тасралтгүй оролцож байгаа юм. Энэ удаагийн тэмцээн 17 дахь удаагийн тэмцээн бөгөөд 2024 оны 6 сарын 14-өөс 7 дугаар сарын 14-ний хооронд зохион байгуулагдах болно. Тэмцээнд нийтдээ 24 баг оролцох бөгөөд эзэн орны баг тэмцээнд орох эрхээ шууд авсан бол дайны нөхцөл байдлаас шалтгаалan Оросын холбооны улсыг тэмцээнд оруулахаас татгалзсан юм. Үлдсэн 23 эрхийн төлөө нийт 53 орны багууд өрсөлдөж, эхний 20 эрх нь урьдчилан шатны тэмцээнээс сонгогдсон бол үлдсэн 3 судал нь 3 дугаар сард болсон плей-оффын тоглолтоор сонгогдсон билээ. Албан, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Англи, Франц, Гүрж, Герман, Унгар, Итали, Нидерланд, Польш, Португал, Румын, Шотланд, Серб, Словак, Словен, Испани, Швейцар, Турк, Украин зэрэг улсын шгшээ багууд буурал твийн аварга болохын төлөө өрсөлдөх болно. Тэмцээнийг зохион байгуулагч Герман улс хөлбөмбөгийн олон том цэнгэлдэх хүрээлэнтэй бөгөөд энэ жилийн тэмцээн Берлин, Мюнхен, Дортмунд, Штутгарт, Гельсингешен, Франкфурт, Хамбург, Дюссельдорф, Колон, Лайпциг гэсэн 10 хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдсон. Тэмцээний эхний тоглолт 2024 оны 6 сарын 14-нд Мюнхен хотын цэнгэлдэхэд Герман болон Шотландын шгшээ багуудын тоглолтоор эхлэх бол хамгийн алдартай цэнгэлдэх болох Берлин хотын Олимпиа цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний сүүлийн буюу аваргын төлөөх тоглолт 2024 оны 7 дугаар сарын 14-нд болох юм. Тэмцээнийг Монгол улсад Централ телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ. 16 дахь удаагийн Евро 2020 тэмцээний аваргаар Итали улсын шгшээ баг шалгарч байсан бол энэ жилийн Европын аварга шалгаруулах тэмцээний цомыг хамгийн өндөр авах магадaltaй багуудаар Англи, Франц, Герман, Испани улсын шгшээ багуудыг шинжээчид нэрлэдэг байгаа юм. Та энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аль багийг дэмжиж байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Манай сувгийг дэмжиж subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.